Хөндөрлөختний түүхийг өөрчилсөн 3 алимны талаар та сонсож байсан уу? Эхний алим бол дэлхийн ертөнцийг анх эхэлж байхад Эвагийн хатсан алим. Хоёр дахь алим бол Исаак Ньютоны толгой дээр унаж таталцлыг нээж илрүүлсэн алим. Гурав дахь алим буюу сүүлийн алим бол компьютерийн 90 үеийг утгаар нь өөрчилсөн Стив Жобсын алим билээ. Тэгвэл өнөөдрийн дугаараар бид та бүхэндээ дэлхийг өөрчилсөн 3 дахь алим болох Стив Жобсын алим буюу Apple корпорацийн түүхийг ярьж өгөхөр ирлээ. Хэрхэн Стив Жобс компьютерийн салбар төвсгөл хийж өөрийн уналтаас амжилт руу босож ирсэн бэ? Түүний бүтээсэн зүйлс хэрхэн дэлхийг өөрчилсөн бэ? Мөн Apple корпорац Стив Жобсыг өнгөрснөөс хойш хэрхэн зогсон байдалд орсон бэ? Хэрв та эдгээр асуултын хариуг мэдмээр байгаа бол бичлэгээ дуустал үзээрэй. Мөн манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа мартаоцай. Одоо ингээд бичлэгээ эхлүүлцгээе. Өнөөгийн Apple корпорацийг анх 1976 онд Стив Жобс, Стив Вознак болон Рональд Вейн гэх 3 эрхэн байгуулжээ. Apple тухайн үед дөнгөж шинээр эд хүчээ авч ирсэн персонал компьютерүүд буюу овор хэмжээ багтай гэрийн компьютерүүдийг хийдэг байсан бөгөөд он цаг өнгөрөх тусам бусад өөр олон салбар руу хүч төрөн орж ирсэн байдаг. Тиймээс байгуулагдсанаас 1 жилийн дараа 1977 онд хамгийн анхны амжилттай бүтээгдэхүүн болох Apple 2 компьютерийг гаргаснаас хойш Apple корпорац нь iMac, iPod, iPhone, iPad зэрэг технологийн ертөнцид жинхэнэ тесрэлт болсон бүтээгдэхүүнүүдийг бүтээж өдөө дэлхийн хамгийн том компаниудын нэг болоод байна. Хэдийгээр 2011 онд Apple корпорацийг үүсгэн байгуулсан Стив Жобс нойр булчирхан хорт авдрын улмаас нас орсон ч түүний орыг авсан Тим Кук Apple корпорацийг дараагийн хэдэн жилийн туршид амжилттай удирдсан байдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Apple корпорац нь Microsoft, Amazon, Nvidia зэрэг бусад технологийн гигантуудад хиймэл оюун ухаан болон олон салбарын хүрээнд хосрогдож зогсон байдалд орсон бөгөөд үүнийг зарим хүмүүс Steam-ийн хөвгөлтэй холбон тайлбарладаг. Дээрээс нь үүнтэй зэрэгцээд Стив Жобстай хамт Apple корпорацийн инновац шинэлэг байдал үсэн гэж ярьдаг билээ. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбар нь улам хурцтай хөгжиж Apple корпорацийн дэлхийн технологийн салбар дахь ноёрхол ажмаар буурсаар байна. Тухайлбал 2012 оноос дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй шалгарч байсан Apple корпорац даруй 6 жилийн турш тэргүүлэлээ алдаагүй явж байсан ч 2019 онд энэ байр сууриа Microsoft корпорацд алдсан байдаг. Гэсэн ч 2021 онд иргэн хамгийн өндөр үнэлгээтэй болсон өдгөө Microsoft болон Nvidia зэрэг компаниудад ажмаар уг байр сууриа алдсан хэвээр байгаа лээ. Apple корпорацыг 1976 онд Стив Жобс өөрийн найз Стив Вознак болон хамтрагч Рональд Вейн нартай өөрийн гаражиндаа үүсгэн байгуулснаас хойш олон саад бэрхшээлийг даван туулсан байдаг. Apple корпорацийн анхны компьютер болох Apple 1-ийг Стив Жобс өөрийн Volkswagen машина, Стив Вознак өөрийнхөө HP-гийн тооны машинаа зарж байж босгосон ба анхны компьютероо Стив Вознак өөрийн гараар бүтээж өгчээ. Тухайн үед дөнгөж гарч ирж байсан микрокомпьютер буюу personal компьютерүүд нь бидний одоогийн мэддэг компьютеруудтай огт адилгүй зөвхөн мэргэжлийн хүмүүс зориулсан ямар ч дэлгэцгүй гар болгонд байхгүй бүр үйлдэл системч байдаггүй байсан гэж боддоо. 1970-ад оны ихэнх үед хүмүүс дөнгөж шинээр гарч ирж байсан микрокомпьютер хэрэглэхийн тулд урд самбар дээрх унтраалах шиг зүйлсээр програмчлагддаг байсан ба ер нь нэлээд болох хийцтэй байж. Гэсэн ч 1976 онд Стив Вознак Apple-ийн компьютер хийхдээ энэ байдлыг эрс өөрчилж анхлан компьютер дээр дэлгэц ба кейборд зэрэг нийлүүлэн угсарч байсан гэж. Тэгвэл 1976 онд Стив Жобс, Стив Вознак хоёр өөрсдийн Apple-ийн компьютерийг олон нийтэд танилцуулж нэг компьютерийг $666 66 центээр 200 ширхгийг зарж чадж. Тэгтэл үүнээс ердөө 12 өдрийн дараа корпорацийг үүсгэн байгуулагч Рональд Вейн өөрийн 10% хувьцаагаа ердөл $800 Жобс, Вознак хоёрт заран компаниг өргөсөн байна. Хэрв Рональд Вейн өнөөдөр хүртэл хувьцаагаа эзэмшээр байсан бол аль хэдийн 300 тэрбумын хөнгөтэй болох байсан гэж. Ингээд 1977 онд Apple өргөжж Apple компьютер болсон бөгөөд хэд хэдэн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө болсны дараагаар Apple 2-ыг бүтээн зах зээлээр гаргасан байна. Apple 2 компьютер нь тухайн цаг үедээ жинхэнэ хувьсгал болсон бүтээгдэхүүн байсан бөгөөд хэрэглэгчдэд тун ойлгомжтой, хялбар байж, хумцар кейс, олон өнгийн график дэлгэцгээд одоо цагийн компьютерүүд бүхий шинжийг агуулсан байв. Энэ цаг үеэс персонал компьютерийн эрен үе эхэлжээ. Apple 2 компьютер анх гарснаас хойш нийт 6 сая ширхэг борлогдсон бөгөөд 1983 онд оргил үедээ хүрч жилдээ 1 сая ширхэг борлогдож байж. Хэдийгээр Apple 2-ийн амжилтын дараагаар Apple 3, Apple Lisa зэрэг компьютерүүдийг Apple-ийн зүгээс гаргаж байсан ч хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадалгүй бүтлгүүцсэн байдаг. Ингээд 1984 онд Стив Жобс Apple-ийн дараагийн томоохон бүтээл болох Macintosh-ыг олон нийтэд танилцуулсан байдаг. Macintosh компьютер нь тухайн үедээ Xerox компанийн график хэрэглэгчийн интерфейсээс санаа өнөөгийн бидний мэддэг дэлгэцний цонх, гардаг товчлуур зэрэг Mac OS үйлдвэрлэлийн системтэй байсан бөгөөд тулгын keyboard, төрж буй хэл өөрийн гэсэн принтерийг багтаасан цогц компьютер байж. Гэсэн ч Macintosh нь хэд их хүнтэй хаалттай систем байснаас үүдэж борлуулалтын төлөвлөсөн хэмжээнд хүрч чадлагүй бүтлгүүтэж. Үүнээс үүдэж Стив Жобс компани удирдах зөвлөлийнхөндөө муудалцсан зөрчилдөж 1985 онд өөрийн үүсгэн байгуулсан компани орхин гарсан байна. Энэхүү Стив Жобсыг гарсны дараагаар Apple компьютер хэд хэдэн бүтлгүү бүтээгдэхүүнийг гаргаж шинэ инновацлог санаа, шийдэл зэрэг дутагцаар өсөн нэмэгдэж буй компьютерийн зах зээлээс айжмаар шагнагдаж эхэлж. Хамгийн гол нь тэд Стивээс хойш ихэвчлэн 1977 онд бүтээсэн Apple 2 компьютер руу баг зэрэг сайжруулан гаргасаар байсан гэхээр одоогийн iPhone-тэй ижилхэн сонсогдож байгааз. Энэ хооронд Стив Жобс гандан буурахгүй өөрийн хоёр дахь компьютерийн компани болох Next-ийг үүсгэн байгуулсан байдаг. Энэхүү Стив Жобс нь 1988 онд Next Computers, 1990 онд Next Station зэрэг хар куб хэлбэртэй компьютерүүдийг бүтээсэн боловч Macintosh компьютертэй адилхан амжилт олоогүй байна. Next Computers нь тухайн цаг үедээ 30 Hz 30 cm хэмжээтэй Motorola-гийн хамгийн сүүлийн үеийн процессор болон Unix үйлдвэрлэлийн системээр суурилсан Next-тэй үйлдвэрлэлийн чанартай өндөр график дэлгэцтэй байсан ч тухайн үедээ $6500 буюу асар их хүнтэй байсан тул олон хувь зарагдаж чадаагүй байдаг.
Гэхдээ Next компьютерийн үйлдвэрлэлийн систем нь одоогийн iMac болон iOS зэрэг үйлдвэрлэлийн системийн үнд суурь болсон байдаг. Мөн 1990 онд Европын цөмийн судалгааны байгууллагын эрдэмтэн Тим Бернерс-Лийн анхны интернет сервер ба интернет хөтөлбөрийг Стив Джобсын Next компьютер дээр бичсэн байдаг нь одоогийн интернетийн эхлэл болжээ. Дээрээс нь Стив Джобс Apple-с гарсны дараагаар өөр нэгэн бизнесийг эхлүүлсэн бидний сайн мэдих тоглоомын түүх, мангасуудын ирэл, мөн Нёмогийн ирэл зэрэг 3D хүүхдийн кинонуудыг хийсэн Pixar үлээ. Стив Джобс 1986 онд оны алдарт оддын дан франчайзыг бүтээгч Жорж Лукасаас компьютер графикийн хэлцээг нь 10 сая орчим доллараар худалдан авсны дараагаар Pixar компаниг байгуулсан байдаг. Ихэнх үедээ Pixar нь Pixar Image компьютер хэмээх өндөр хүчин чадлын график компьютер бүтээж байсан ч мөн амжилтгүй болжээ. Ийм үүний дараа Pixar Animation болон програм хангамж тал руугаа илүү төвлөрснөөр 1986 онд дэлхийн хамгийн анхны компьютер анимашн кинонуудыг бүтээснээр орчин цагийн кино урлаг цоо шин салбарыг түрэн гаргуулсан байдаг. Түүний үр дүнд 1995 онд Pixar Disney-тэй хамтарч тоглоомын түүхийг хийсэн бөгөөд түүнээс цаашхыг нь таад надаар хэлэлтгүй мэдчихэж байгаа лээ. Минийхүү 1990-ад оны дунд үе болоход Apple дампуурлын ирмэг тулж ирэхэд Steve Jobs-ийн байгуулсан Next компаниг худалдан авч Steve-ийг иргэн Apple-ийн гүйцэтгэх цаглаар томилсон байдаг. Иргэн CEO болсны дараагаар Steve тухайн үеийн хамгийн том өрсөлдөгч Bill Gates-ийн Microsoft-оос 150 сая долларын санхүүжилт аван дараагийн томоохон бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлжээ. Одоо энэ хооронд танд нэг хэрэгтэй мэдээлэл болгоё. Хэрэв танд гинт яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарвал яах вэ? Тэр үед танд Balanced Fintech аппликейшн яг хэрэг болно. Balanced Credit банк ус санхүүгийн байгууллага нь өөрийн аппликейшнаараа дамжуулан цахим зээлийн үйлчлэгийг үзүүлдэг бөгөөд та ердөө 5 минутанд 1 сая төгрөг хүртэлх зээлийг гар утсаараа авах боломжтой байгаа шүү. Үүгээр зөксөхгүй автомашин худалдан авах зээл, автомашин барьцаалсан зээл, жижиг дунд бизнес эрхлэгчид зориулсан 500 сая төгрөг хүртэлх эргэлтийн хөрөнгийн зээлийг ч танд хамгийн урдан шугаагаар санал болгож байна. Тэгэхээр яаралтай санхүүгийн хэрэгцээ гарвал та санаа зовлтгүй Balanced Fintech аппликейшнаас цахим зээлээ аваарай. Тийм ээ. 1997 онд Стив Джобс өөрийн хамгийн том өрсөлдөгч Билл Гейтсээс 150 сая долларын санхүүжилт авч компаниа аварсан байдаг бөгөөд үүний хариуд Стив Apple-ийн компьютер дээр Microsoft-ийн зүгээс програм хамж хөгжүүлэх эрхийг өгсөн байдаг. Ингээд 1998 онд Стив iMac компьютерийг дэлхийд дахин таниулснаар хамгийн том иргэн ирэлтийг хийж өнөөгийн бидний мэдих Apple хүчийг авч эхэлжээ. Түүний дараа 2001 онд Стив Джобс халаасан багтах хэмжээтэй хөгжим тоглуулагч болох iPod-ыг танилцуулснаар жинхэнэ тесрэлтийг хийсэн байдаг. Үүний дараагаар бидний мэдих iTunes 2003 онд гарч ирснээр хөгжмийн салбар ч гэсэн томоохон хөгжлийг авчирсан байдаг шүү дээ. Тиймээс 2007 онд Steve алдарт ухаалаг утас болох iPhone-ыг танилцуулснаар тухайн Nokia болон BlackBerry зэрэг утаснуудын ноёрхол нуран усан байдаг. Ингээд 2008 онд App Store гарч гар утсан зориулсан програм хангамжийн 90 үе эхэлжээ. Steve 2010 онд iPod-ыг танилцуулснаар таблетын 90 үеийг ч мөн эхлүүлсэн байдаг. Гэсэн ч 2010 он гэхэд Steve-ийн эрүүл мэнд эрс муудаж эхэлжээ. Steve анх 2003 онд нойр улчирхайн хамтраар оншигдож байсан ч үүний улмаас нойр улчирхай шилжүүлэн суулгасан байдаг. Гэсэн ч түүний хавдар нь маш ховор төрлөх байснаас үүдэн өвчин нь улам хүндэрсээр эцэст нь 2011 онд ердөө л 56 наснда Steve Jobs хороогийн мөнхсийг үзүүлжээ. Steve Jobs-ийн үхэл нь 2011 онд дэлхийн ертөнцийг зочроож Apple-ийн дэлгүүрийн гадаа хүмүүс iPad болон iPhone утаснууд дээрээ лав барин түүнд хүндэтгэл үзүүлж байсан байна. Steve нас барахаас 2 сарын өмнө CEO-гийн албан тушаалаас огцорч Tim Cook-д захирлан судлаа шилжүүлсэн бөгөөд Steve-ийг нас барсны дараагаар Apple-ийн нэгэн шинэ 90 үе эхэлжээ. 2011 онд Steve-ийг нас барснаас хойш Apple корпорац нь Tim Cook-ийн удирдлагын доор хэд хэдэн амжилттай бүтээгдэхүүнийг гаргасан байдаг. Тухайлбал Apple-ийн зүгээс 2015 онд Apple Watch хэмээх ухаалаг бугуун цагийг гаргасан бөгөөд эдгөө дэлхийд дахинд хамгийн ихээр зарагдсан ухаалаг цаг болсон байлээ. Түүний араас Apple AirPods, утасгүйч хэвч болон Apple Music, Apple TV Plus, iCloud, Apple Pay зэрэг сервис үйлчилгээнүүд гаргаж өөрсдийнхөө орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг болж. Мөн түншлэн 2020 оноос Apple Intel корпорацийн чипүүдийг ашиглахаа болж өөрсдийн Apple Silicon чипүүдийг ашигладаг болсоор томоохон амжилтыг үзүүлсэн билээ. Дээрээс нь Apple энэ хугацаанд Apple Watch, iPhone, AirPods, Mac, iMac, iPad, iCloud зэрэг дан өөрсдийн бүтээгдэхүүнийг бүрдүүлсэн экосистемийг цогцлоосон байдаг. Гэсэн ч үүнтэй зэрэгцсэн Tim Cook-ийн удирдлагын доор хэд хэдэн зүйлс маш ихээр шүүмжлэлт дагуулж ирсэн билээ. Тухайлбал сүүлийн үед Apple корпорац өнгөрсөн үеишгээ томоохон инновац шингээсэн бүтээгдэхүүн гаргалгүй нэг гаргасан гар утас таблет зэрэгээ дараа жилд тоог нь ахиулаад л гаргадаг гэсэн шүүмжлэлийг хэрэглэгчдээс хамгийн их авдаг. Үүнтэй зэрэгцээд Apple корпорац нь сүүлийн жилүүдэд эрсдэлтэй бүтээгдэхүүн гаргахаас илүүтэйгээр хуучин бүтээгдэхүүнүүдэд түлхүү сайжруулж маркетингийн томоохон компанид ажлуудыг явуулснаар өөрсдийнхөө орлогыг хэвээр байлгасаар байна. Өнгөрсөн 10 жилийн дотор Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн дизайнтай холбоотой хэд хэдэн хүчтэй шүүмжлэлүүд ч гэсэн гарсан байдаг. Жишээлбэл iPhone 7 утсыг гаргаж байгаа чивчний орлогыг устгах нь хэрэглэгчдээс ихэнх зэмлэл хүртсэн бөгөөд тухайн жилдээ Apple өөрсдөө шинээр гаргасан утасгүй чивч болох AirPods-ыг гаргаж буй холбоотойгоор уг өөрчлөлтийг хийсэн байна. Мөн MacBook-ийн Butterfly keyboard-ийн хэврэг байдал нь хэрэглэгчдээс янз бүрийн гомдлыг олноор дагуулж байжээ. Түүнчлэн Apple-ийн зүгээс MacBook зөөврийн компьютерийнхөө оролтуудыг бүгдийг нь C-type болгосноор хэрэглэгчдэд наад захын энгийн HDMI болон LAN оролтуудыг компьютерт холбохын тулд нэмэлт адаптер худалдаж авах нөхцөлийг үүсгэсэн билээ. Дээрээс нь iPhone 12 загвараас эхлэн iPhone утаснуудыг худалдан авах үед цэнгэлэгч
хэрэглэгчийн дагалдгаа хийснийг ч мартаж болохгүй. Мөн үүнтэй зэрэгцээд Apple-ийн хятадх үйлдвэрүүд дээр хөтөлбөрийн нөхцөл зөрчигдсөн гэх маргаан тасралтгүй гарсаар иржээ. Гэсэн ч Apple-ийн хамгийн том шүүмжлэл агуулсан тал бол хиймэл оюун ухааны салбарт хоцрогдол юм. Тус компани 2011 онд iPhone 4S загвар дээр анхны хиймэл оюун ухаанд туслагч болох Siri-г нэвтрүүлж хэрэглэгчтэй дуу хоолойгоор харилцах технологиг олон нийтэд танилцуулсан тухайн үед асар том шинжилгээ байлаа. Энэ Apple-ийг салбарын анхдагч болгож олон жилийн турш Siri-н ухаалаг утасны туслах жишг мэтээр яригддаг байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд Apple-ийн өрсөлдөгчид хиймэл оюун ухааны тал дээр улам эрчтэй урагшилж Siri-ийн давуу тал хайжмаар багассан байдаг. Siri-гээс хойш Google өөрийн Google Assistant-ийг бүтээж хайлтын системийн асар их хөгжилтэй тулгуурлан илүү ухаалаг хэрэглэгчийн туслахыг бүтээсэн байна. Харин Amazon Alexa-га өргөн хүрээний төхөөрөмжөнд нэвтрүүлж ухаалаг гэрийн төхөөрөмж болгосон байдаг. Microsoft хүртэл Cortana-г хийж дараа нь OpenAI-тэй хамтарсан Copilot зэрэг шийдлүүдээр хиймэл оюун ухааны салбарт хүч төрөн орж чадсан. Ингэснээр Apple-ийн Siri хэрэглэгчдийн хувьд харьцангуй энгийн хязгаарлагдмал туслах болж өгсөн билээ. Ялангуяа 2022 оны хиймэл оюун ухааны тесрэлтийн үед ChatGPT, Google Gemini, Cloud зэрэг LLM Large Language Model-үүд олноор гарч ирэхэд Apple маш сул тоглогч болж хиймэл оюун ухааны салбарт хоцорж гисэн юм. Одоо хүртэл томоохон технологийн компаниуд бүгд өөрийн томоохон AI загваруудыг өсөлтөнд оруулж байхад Apple ямар нэгэн хүчтэй өрсөлдөгч гаргаж ирж чадсангүй хэвээр л байна. Үүний үр дүнд салбартаа анхдагч байсан Siri өнөөдөр хэрэглэгчдийн дунд Google Assistant-аас хосрогдож Alexa-гаас хязгаарлагдмал бүр Samsung-ийн Bixby-аас ч $7 хэмээн үнэлгээ авсан байна. Хэдий тийм боловч Apple ухаалаг утас болон компьютер хэрэглэгчдэд Siri-г өдөр тутамдаа зөвхөн цаг агаар асуух, дуудлага хийх, сануулга тавих зэрэг энгийн командуудад ашигласан хэвээр байгаач хиймэл оюун ухааны жинхэнэ ухаалаг хэрэглэнт тийм ч өргөн хүрээтэй сонголуулж чадаагүй л байна. Тийм учраас Apple одоо буцаад өөрсдийн инновацлог дүр төрхөнд орж чадахгүй л 1980-ад оны дунд үе 1990-ад оны ихэнх үеийн зогсон байдал руу ороход тун ойрхон иржээ. Удахгүй ингээд хэдхэн хоногийн дараа Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд зарлагдсан. Тиймдээс хэдүүлээ юу болохыг бас давхар харж илвэ. Энэ үрд бичлэгээ өндөрлөж байна. Таад минь таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартаоцай. Дараагийн удаа үнэхээр сонирхолтой сэдвээр видео хэрвээ хүлээж өгөөрэй.